Сайн байцгаана уу? За та бүхэндээ энэ сайхан өдрийн мэндийг хүргье. Эхлээд өөрийгөө төвчгөн танилцуулъя. Намайг Игч Жаргалын Цэцгээ гэдэг. Миний биеийн гар урлалын олон чиглэлээр одоо хийж бүтээх сонирхолтой. Ялангуяа хөдрөг буюу зөөмөл урлалын чиглэлээр одоо тасралтгүй суралцаж судалж яваа нэгэн. Тэгээ өнгөрсөн жил одоо соёл урлагийн сургуулийн төрөлх урлагийн академийн чимэглэх урлагийн тэнхимийн магистрийн чиглэлээр яг энэ зөөмөл урлагийнхаа чиглэлээр магистрийг хамгаалсан байгаа. За яг энэ хугацаанд чимэглэх урлагийн ангид тэр салбарт суралцж байхдаа юу мэдэрч олж авсан бэ гэвэл ер нь чимэглэх урал дотроо одоо миний тэр яг судалж хөгжүүлэхийг зорж яваад зүүмэл буюу хөдрөг урал маань ерөөсөө өчүүхэн нэг жижигхэн л хэсгнээсэн тэгээ бусад чиглэлийн одоо гар урал тэр чигээрээ одоо гар урлалыг үнэхээр тултлан сайн хөгжүүлж чадвал энэ маань яг урлагийн түвшинд хөгжүүлэх хэрэг нэг төрлийн одоо чимэглэх урлагийн төлөөлөл болж байгаа нь үнэхээр гоё сонирхолтой санагдсан л да. Тэгээд яг одоо ингээ өөрийгөө хийж бүтээж байгаа зүйлээ ингээ эргээд харахад бол би яг л юусаа энэ чимэглэх урлагийн салбарт яваадсэн юм билээ. За тэгээ ялангуяа миний одоо өнгөрсөн хугацаанд ингээ хамгийн гоё дурсамжтай зүйл юу байдаггүй гэхээр би ч одоо өнгөрсөн хугацаанд ингээл бизнес хийж үзчихлээ гар урлалынхаа чиглэлээр. За янз бүрийн үзэсгэлэн худалдаа тий гадаад болон дотоод үзэсгэлэнгүүд оролцож явлаа. Тэгээд мөн телевизийн одоо яг энэ цуврал нэвтрүүлгийн 4 жилийн турш тасралтгүй бэлтгэж явуулсан байдаг байхгүй юу. Тэгээ хамгийн тэр дурсамжтай хэсэг маань юу вэ гэхээр Монгол Иштэй телевизийн өнөө өглөө хөтөлбөрийн өөртөө хэсэг болон маань миний одоо амьдрал бас их гоё шинэ түүх нэмсэн шинэ хуудас нээсэн тийм үйл явдал байсан байлээ. Энэргээ бодоход хүмүүс ч гэсэн намайг яг тэр нэвтрүүлгийн маань дамжуулт тэр нэвтрүүлгийн маань дамжуулж одоо намайг шууд ингээд таньдаг байхгүй юу. Тэгэхээр ингээд тэр хугацаанд анх ингээд тэр нэвтрүүлгийн санал тавихад би 2 жил л ингээд яг энэ нэвтрүүлэг одоо өөрийгөө сорио гэж бодож исэн бол энэ мэдсэн чинь 4 жил болсон. За би одоо яг гарыг гарч исэн. Ягаад 4 жил болсон бэ гэхээр үнэхээр яг 200 гаруй дугаарыг би огт сэдвүүд хавцуулахгүйгээр ингээд хийж исэн. Яг гар урлалын чиглэлээрээ яг энэ чимэглэх урлалын чиглэлээрээ эсвэл одоо хоёрдгийн чиглэлээр ч гэх юм уу те хийж явж исэн. Тэгээд тэр дугаар болгоно өөр байсан нь яагаад гэвэл намайг тэнд яг дотоод барьж исэн гол хүч болсон. Тэгээд өөр юмд өөрийгөө сорина гэдэг миний хувьд үнэхээр гоё тийм сонирхолтой байсан. Яагаад гэвэл шууд ингээд нэвтрүүлэг дээр юмаа ингээд хийж шууд үзүүлдэг байсан. Өмнө нь одоо магадгүй заримдаа ингээд огт хийж үзээгүй ч гэсэн юм байх юм бол бид тэрийг ингээд сураад суралцаад яг тэр нэвтрүүлгээрээ ингээд хийгээд гаргадаг байсан маань надад ингээд маш гоё сонирхолтой байсан л да. Тэгээд одоо ингээд энэ бүхнийг эргээ харахад би ерөөсөө өөрийнхөө энэ өнгөрсөн хугацаанд олж авсан энэ одоо дуршлаг мэдлэг дээрээ тулгуурлаад ингээд өөрийнхөө ингээд шинээр хийж бүтээж байгаа тэр зүйлсээ бусдад хуваалцъя гэдэг зорилгоор ингээд энэ мэдээллийг та бүхэндээ хүргэж байгаа юм. Яг гоо гэхээр одоо яг бүтэн жил ингээд өөрийнхөө ийм тусгай ангийг нэгээд энэ ангидаа ингээд хүмүүсийг яг өөрийнхөө одоо яг хийж чаддаг одоо шинэ магадгүй чи дэлийн төвчөө яаж өөрөө хийх юм, өсний шахаа яаж өөрөө хийх те. Тэгээд одоо яг оюутны үеийн чиглэлээр одоо цүнхээ яаж хийх үү? Эсвэл гоё ингээд өсөн дээр гоё чимэглэлүүд яаж хийх вэ? Бүсэд зүйлийг ингээд яаж хийж болох вэ гэдэг ч юм уу. Ингээд олон чиглэлээр ингээд хийх боломж байгаа гэдэг би бодно. Нэг хүн одоо ганцхан юм хийгээл байна гэдэг чинь бас өөдөртөө яг гар урлал хийдэг хүмүүс ер нь олон юм хийхээ хэрэг нэгээд бусад юм аа нэгээс нөгөөдөө ингээд шингээгээд ингэж яваад илүү гоё хөгжөөд илүү их боломжууд өмнө нь өөрт нэгдэг. За тэгээ тийм учраас энэ тал дээр нь хүмүүс одоо өөрийнхөө зүг чигэнд болон өөрийнхөө хэмжээндээ заа чиглүүлээ, дуршлагаа хуваалцъя. За тэгээд бас хамтаа хөгжиё, хамтаа суралцъя. Би ч гэсэн бас өөрийгөө сорио тий. Тэр үднээсээ энэ шинэ ангийг ингээд нэхэр болсон. Тэгээд энэ анги маань ямар байх вэ гэхээр 7 хоног бүр одоо танд шинэ бүтээлүүдийг одоо өөрийнхөө зүгээс одоо хүргэх болно. За тэгээд мэдээж хэрэг та эдгээр бүтээлүүд нь хоорондоо сэдв давхцахгүйгээр таны одоо гар урлалд тус нэмэр болох үеэс амьдралд хэрэгтэй ийм зүйлс байх болно. Мэдээж хэрэг бас та тэр дундаа ингээд надтай чөлөөтэй ингээд өөрийнхөө үзэл бодол тий санаа сэтгэлээ хуваалцаад таны бас хийж байгаа тэр зүсэж ирсэн би өөрийнхөө чадлаар ингээд бас санаа оноо өгөх зүйл юу вэ? Тэ яаж бүтээгдэхүүний чинь сайжруулах вэ гэдэг юм уу? Ийм чиглэлийн уулзалтуудыг би бас тэр групп хагшуудтай хийж байх болно. За мэдгүй ингээд айгүй олон юм санаанд орж ирээд ямар ч байсан би өөр нэг тийм төрлийн хүн л ингээд нэг юм эхэлчихээрээ нэг ингээд яаж гоё болох вэ? Яаж илүү одоо хөгжүүлэх үү? Хүмүүс ямар хэрэгтэй байх вэ гэдэг дээр илүү их анхаарах байхаа гэж өөрийгөө бодоод байгаа. За тэгээд төлбөрийн хувьд бол мэдээж хэрэг маш хямдхан байх болно. За 50 төрлийн бүтээлийн маань ерөөсөө нэг бүтээгдэхүүний нэг бүтээл заах бүтэг маань 990 төгрөг байгаа. За тэгээд 50 бүтээл та бүтэн жилийн турш 49500 төгрөг төлөөд миний энэ ангид элсэн орж ирнэ. За ингээд та бүхнийг урьж надтай хамт гал мөрөн жилдээ гар урлалын ертөнцөөр гайхалтай аяллыг хийцгээе.